За хүний эрхийн үндэсний комисс Сүнжид даргын микрофоныг өгье. Хүний эрхийн үндэсний комиссийн урсгал зардлын төсөв 12.1 тэрбумаар нь 2025 онд батлагдсан байсан юм а. Тэгээд үүнээс одоо өргөн барьсан 26 оны төсвийн төсөөлөлд болохоор төлгөөнд эндээс 2.6 тэрбум хасагдсан байгаа. Тэгээд урсгал зардлаас ингэж хасагдахаар нэгдүгээр судалгаа дүн шинжилгээ хийх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажил гэдэг дээр 1 тэрбумын зардал хасагдаж байгаа юм дүр зураг байна. Тэгэхээр томилтын зардлаас бас 300 сая орчим хасагдаж байгаа. Ийд тоогшрол байрны түрээсийн зардал гэдэг өглөг үүсгээр ийм нөхцөл байдал үүсэж байна. Хүний эрхийн үндэсний комиссны 7 хуулиар хүлээсэн 20 төрлийн чиг үүрэг байдаг. Тэгээ хэрвээ урсгал зардлаас ийм 2.6-г хасах юм бол 2025 оныхоос буурвал 3 төрлийн чиг үүрэгт нь бүрийн хэмжээнд хийж чадахгүй доголдол үүсгэр байна гэдэг ийм байгаа болохыг танилцуулъя. 25.1 тэрбумын хөрөн оруулалтын зардлыг хуульчсан мянган еврогоор дэмжиж баталсан энэ зардлаас бүрэн хасагдсан байгаа. Тэгэхээр энэ урсгал зардлыг бол өмнөх буюу 25 оны төсвөөс бууруулахгүй байж үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэнэ гэдэг энэ онцлогийг бас харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Энэ хянан шалгалтын хүрээнд томилтын зардал гэж байгаа юм л да. Томилтын зардал дээр бид нар бол яг тодорхой зарим хүний эрхийн зөрчил дээр газар дээр нь ажиллах шаардлага гардаг. Тэгэхээр энэ хянал шалгалтыг хийх зохион байгуулах зардал үүний цаанаас орцсон явж байгаа. Ингээд энэ бүхнийг та бүхнийг хуульцсан мянган орны гишүүдээс харгалзаж үзэж шийдээсэй гэж хүсэж байна.